Хотоодын шархлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө номер 1. За эхний ээлжинд бол антиоксидантаар баялаг хүнс сэргэл. За энэ нь бол хүнсийн ногоо болон жимс орж байгаа. За хотоодны болон нарийн гидсний хамгаалах тэр саст бүрхөвчийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөх үүрэгтэй. За хоёрт нь брокколи эргэл. Энэ нь хотоодны саст бүрхөвчийн өрөвсөл болон хеликобактерийн тэр хоруу чанараас бас урьдчилан сэргийлэх ач тустай гэдэг нь бол батлагдсан байдаг. За гуравт нь гэвэл байцааны шүүс хэрэгэл. За түүхий байцааны шүүсийг хэрэглэх нь хотоодын шарах, эдгэх, мөн хотоодыг хамгаалахад тусалдаг хоёр чухал амин хүчлийг агуулдаг гэж үздэг. За дөрөвт нь гэвэл төмсний шүүс байгаа. За хотоодны өрөвсөл, хотоодын шархлааны үед тодорхой хэмжээний эмчилгээний чухал ач холбогдолтой. За хоол идэхээс 30 минутын өмнө төмсний шүүсийг хэрэглээ явуучих үр дүнтэй байдаг. За тавд нь гэвэл цангис жимс байж байгаа. Энэ хеликобактерийг устгах болон мөн хеликобактерийн тэр хоруу чанараас хотоодыг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд аж тустай байх нэ. За хотоодын дайртаа хотоодын шарах өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа хүмүүс дараагийн богинохон хэрнээ ач холбогдолтой зөвлөгөөнүүдийг яаж хүлээж авах вэ гэхээр яг энэ дээр харагдаж байгаа линк болон энэ доор комент хэсэг дээрээс давхар оруулаад өгчээ. Доктор Өнрөө гэсэн сувг байж байгаа YouTube сувг. За энэ дээр ороод заавал subscribe дараарай. Ингэснээр та дараагийн чухал зөвлөгөөнүүдийг цаг алдалгүй аваад явах болно. Ер нь богинохын зөвлөгөөнүүдээс YouTube хуудсан дээр рeel маягаар оруулаад явахаар болсон байгаа. Дараагийн чухал зөвлөгөөгөөр иргэн уулзлаа. Баяртай.